За сайн байцгаана уу эрхэм үндэс сонсогчдоо. Холбоос подкастын энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За та бүхэндээ өнөөдөр оролцогчоо танилцуулъя. За Пүрвэ та манай сонсогчдод өөрийгөө бас товчхон танилцуулаач гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. Намайг Ананд Пүрвэ гэдэг. Их нартын байгалийн нууц газрын хамгаалтын захиргааны даргын ажилтай ийм хүн байна. За Пүрвэ та яг өөр байгаль хамгааллын чиглэлийг яагаад сонгох болов? Таны яг үндсэн мэргэжил чинь бас яг юу вэ те? Би бол сонсч байсан таныг яг өөрөө тухайн нутагт амьдардаг малчин байжгаад энэ яг байгаль хамгааллын ажилд иргэд туцалтгүйгээр орсон түүх замналтай гэдгийг мэдэж байна. Энэ түүхээсээ бас товчхон танилцуулаач те. Аль нутгийн хүнд хаана төрж өсөв? За манайх бол ер нь хуучин Дундгой аймгийн Баян Жаргалт сумын харьяат бүгд их нартын улсын тусгай хамгаалалтай газар маань яг одоо энэ Дундгой аймгийн Баян Жаргалт сум, Дорногов аймгийн Далан Жаргалт сум хоёрын хөлийн цаг дээр байдаг юм байгалийн үзэсгэлэнтэй газар байдаг. Энд хүүхдээ хасаа мал дээр мааз мадтаж хичээл сургууль хажуугаар хөдөө яг энэ тусгай хамгаалалтай газрын болд өсөж эцэгээс манай аав болон манай аавын дээдсүүд бүгд яг энэ нутагт төрж өссөн улсууд байдаг. Сургуулаа төгсөөд орон нутгийн сургуулиуд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд малчин хийж байгаа. Энэ их нартын тусгай хамгаалалтай газарт байгаль хамгаалагч авнаа гэдэг. Эхлээд нартын суурин судалгааны ажил 2000 оноос эхлээд явхад судалгааны ажилд тусалж ажиллаж байгаа. 2006 оноос хойш байгаль хамгаалагчаар ажилд орооч гэхээр орж байсан. Дээрээс нь энд орох гол шалтгаан бас төгсгөр болсон юм. Манай аав байгаль хамгаалах тал дээр бас их сэтгэлтэй энэ тал дээр нэлээд сайн дэмждэг хүн байдаг. Тэгээ энэ хүн бас дэмжсэн. Мөн энэ тусгай хамгаалалтай газрын анх улсын сомолтонд оруулж исэн Амгалан Баатар байна. Бас энэ тусгай хамгаалалтай газарт энэ судалгааны ажлыг ахалж байгаа. Чи байгаль хамгаалагчаар оруулах болноо ажилд орооч гэсэн тал тавьсан үсэнд анх байгаль хамгаалагчаар орж исэн. 2006 оноос хойш байгаль хамгаалагчаар хүртэл одоо доктортай ажиллаж байна да. Тэр нутагт амьдардаг байжгаад энэ судалгааны их нартын судалгааны ажилд бол их хэдтэй бол тусалдаг байсан юм байна. Тэгж яваад яг энэ байгаль хамгааллын ажил бол эргэлт туцалтгүйгээр орж байна. За их нарт гэдэг байгалийн нууц газрын тухай та бас бидэнд бас товчхон манай сонсогчдод хэлж өгөөч. Яг юу н онцлог энэ газрын? За их нартын байгалийн нууц газар гэдэг энэ улсын тусгай хамгаалалтай газар маань нэгдсэндээ улсын тусгай хамгаалалтай газрыг дөрвөн ангилдаг шүү дээ, тийм ээ. Дархан цаас, цогцлбор, нөөц, дурсгалт гэдэг. Нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтай газарт 1996 онд орсон юм газар байгаа. Тал, хээр, говь, цөл хэрэг ийм олон бүс бүслүүр нэг дор зэрэгцэн оршдог онцлогтой. Улаан номонд орсон ховор, аргал хойны ангир ямаа гэх мэтчлэн маш ховор төрлийн амьтад нэлээд элбэг байдгаараа их онцлогтой. Байгалийн болон түүхийн маш сонин тогтоц дурсгалууд их байдгаар онцлогтой ийм газар байдаг. Ийм учраас улсын тусгай хамгаалалтай газарт 1996 онд оруулсан байдгийг. Байгалийн нууц газар, улсын тусгай хамгаалалтай газар, дархан цаас газар, цогцлбор газар хоёр нь бол байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нэгдсэн бодлогоор хамгаалтын захиргаа гэж байдаг бол байгалийн нууц газар, дурсгал газарт хамгаалтын захиргаа гэж байхгүй хуулийн дээрээ орон нутаг хариуцнаа гэсэн тийм заалттай байдаг. Энэ дээр их нартын тусгай хамгаалалтай газрын хамгаалтын захиргааг 2013 онд байгуулад орон нутагт хамтын гэрээ байгуулж орон нутгийн төрийн бүс байгуулдаг орон нутагтайгаа гэрээ байгуулсан үндсэн дээр гэрээгээр хариуцж хамгаалтын захиргааг Монгол улсад анх удаа байгалийн нууц газарт хамгаалтын захиргаа гэж байгуулсан ийм онцлогтой газар байгаамаа их нарт. Яг манай сонсогчдод бас зарим нь бас сайн мэдэхгүй байж. Яг хамгаалтын захиргаа гэж яг юу юм бэ? Энэ маань яг ямар үүрэг оролттой байдгийг тусгай хамгаалалтай газар. За одоогоор Монгол улсын хэмжээнд 120 улсын тусгай хамгаалалтай газар байдаг. Тусгай хамгаалалтай газар гэдэг нь байгалыг унган төрхөөр нь яг одоогийн байгаагаар нь амтэн ургамал төрөл зүйлүүдийн байгаагаар нь хамгаалж үр хойч ирээдүйдээ үлдээх гэж хамгаалж байгаа газар улсын тусгай хамгаалалтай газар гэж байна. Улсын хэмжээнд 120 орчим улсын тусгай хамгаалалтай газрыг 34 хамгаалтын захиргаа гэрээгээр болон улсын хөрөнгөөр орон нутгийн төсвөр хэмжээний төрөл зүйлийн ангиллаар ингээд 34 хамгаалтын захиргаа хамгаалж байдаг. Одоогийн байдлаар тэрний нэг маань энэ их нартын байгалийн нууц газрын хамгаалтын захиргаа гэж. Хамгаалтын захиргаа гэдэг нь тусгай хамгаалалтай газар дээр хуулийн хэрэгжилтийг хангуулах. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, газрын тухай хууль, битгээрийн тухай хууль, амтны тухай хууль гэх мэтийн байгаль хамгаалах холбогддог бүх хууль дүрмийг барьж хэрэгжүүлэх, хууль зөрчүүлэхгүй
ашигт малбал олборлуулахгүй хамгаалах төр тухайн газар нутгийн унагаан амьтдыг өсөж үржих нөхцөлийг бүрдүүлэх, биотехникийн арга хэмжээ авах, судалгаа шинжилгээ хийх гэсэн бүх ажлуудыг цогцоор нь хариуцаж явж идэг энэ байгууллагыг хамгаалтын захиргаа гэж байгаа юм аа. Энэ маань одоогийн байдлаар улсын хэмжээнд 34 хамгаалтын захиргаа байдаг. Түүний нэг нь их нартын байгалийн нөөц газрын хамгаалтын захиргаа гэдэг ийм байгууллага байдаг юм аа. Энэ ажилчид маань одоо байгаль хамгаалагч нар, судлаач, мэрэгжилтэнгүүд, хамгаалтын захиргааны ажилчид нийтдээ 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ингээд ажиллаж байдаг. Эргүүл хяналтаар ажилтна, судалгаагаа хийн, судалгааны үндсэн дээрээс яаж хамгаалах вэ гэдэг үр дүнгээ гаргаад ажиллаж байдаг ийм байгууллага байдаг юм аа. Одоо энэ хамгаалтын захиргаа гэдэг бол одоо тусгайлан хамгаалж байгаа энэ газрыг бол харж хандж шít одоо бөөцөөлж нэг ийм ойлголт байдаг л да. Нэлийн түгээмэл байдаг манай иргэдийн дунд. Яг энэ тусгай хамгаалтай газарт юу нэг иргэд юу н орж болдго юм уу? Иргэд харин амьдарч болдго юм уу? Эсвэл болохгүй юу? Эсвэл энэ талаар бас жоохон мэдээлэл өгөөч та. Улсын тусгай хамгаалалттай газар гэдэг нь тусгайлан хамгаалах зориултаараа 4 янз байдаг гэж дөрвөлсөн тийм ээ. Дархан цаас цогцлбор нөөц дурсгал гэдэг. Энэ дээр нэг тусгай хамгаалалттай газрынхаа үнэт зүйлээс шалтгаалаад хамгаалтын дэглэм нь өөр байдаг. Зориулт нь өөр байдаг. Жишээлхэд дархан цаас газар гэхэд онгон бүсд нь бол хүн амьдрахаас хориглоод зөвхөн судалгаа шинжилгээний ажлаас бусад ажил, аялал жуулчлал бусад ажлыг явуулахыг хориглож зөвхөн тэр амьтан ургамлыг сэргийх амьдрах орчин бүрдүүлэхийн төлөө тийм байдаг бол их нартын байгалийн нөөц газар гэдэг маань энэ бас хуулиараа өөр. Энэ хуулийн дээрээ болохоор байгалийн нөөц газарт уламжлалт мал аж ахуй эрхэлж болно гэсэн хуулийн дагуу нутгийн иргэд малаа маллаад зөвшөөрөгдсөн бэлчээрийн нөөц даацаас нь хэтрүүлэлгүйгээр малаа маллаад аж ахуйгаа эрхлээд хой тогтоосон хориглох бүсээс дотгош нэвтрхгүйгээр аж амьдралаа төлөвлөд явах бүрэн боломжтой. Мөн газар ашиглах гэрээг байгаль орчин аяж уушдын яам орон нутгад хамтраад хамгаалтын захиранаас аваад тодорхой хэмжээний газар ашиглах зөвшөөрөл аваад 5 жилээр хуулийн хугацаатаагаар ашиглах явах юм боломжтой байдаг. Энэ байгалийн нөөц газар дээр үл ийм онцлогтой байгаа. Бусад цогцлбор газар, дархан цаас газрууд дээр дотоод хүчил тогтоогоод зайлшгүй тэр амьтдыг хамгаалахын тулд хүн оруулахгүй амьдрах орчныг нөлөөлүүлэхийн тулд тусгайлан хамгаалж байгаа бүсүүд байдаг. Тийм бүсүүдэд бол бас хүн амьдрахыг бас хориглох яг тийм заалтууд бас байдаг. Яг тэгвэл тухайн амьтдыг хамгаалахын тулд зайлшгүй тийм шаардлага нөхцөл байгаа учраас тэгээд тусгайлан хамгаалалт байдаг. Ийм онцлогтой байдаг. Одоо иргэд бол амьдарч болох юм байна шүү дээ тусгай хамгаалалт газар тий. Хамгийн гол нь хуулийнхаа хүрээнд хуульдаа нийцүүлээд амьдрах ёстой. Гол санаа нь бол хүмүүс маань аль болох та бүхэн бага нөлөө үзүүлж амьдраа гэдэг л шаардлагыг одоо тавьдаг байна ш хуулийн хүрээнд. За баярлалаа ам түрвэ. Таны яриа бол энэ Монгол улсад байгаа нийт 120 тусгай хамгаалалттай газрыг бас ингээд төлөөлөд жишээ болоод ярьж байгаа гэж миний хувьд бол харж байна. За ингээд энэ танаа хамгаалалттай газар дээр ер нь хамгийн их гардаг юм асуудал яг юу байдаг вэ? Энэ байгаль хамгаалах талаасаа. За их нартын байгалийн нөөц газар дээр гол одоо тулгарч байгаа бэрхшээлийн асуудал бол эхний удаа одоо хууль эрхцэн зохицуултын асуудал бас нэг жоохон дутмаг байдаг. Энэ дээр жишээ ярихад байгалийн нөөц газрын тухай хуулийн дээр хориглох заалт гэж байх ёстой. Хориглох заалтын дотроо ан агнах барихыг хориглоно гэсэн байдаг. Одоо уул уурхай ухахыг хориглоно гэсэн янз бүрийн хориглох заалт байдаг хэдийнэ ашиглахыг завдсан, агнахыг завдсан гэсэн заалт байхгүй байдгаас болж бас нэг том бэрхшээл болдог. Манай байгаль хамгаалагч нар болон бид нэр хуулийн эргэжлийг хангуулахаа хяналт шалгалтаар явж байгаад альва нэгэн зөрчил илэрхэхэд нүх ухах гээд багаж хэрэгсэлтэйгээ ашигтан бол олборлохгүй явж идэг. Эсвэл ан агнахад галт зэвсгээ аваад буудах гээд хүүгөө туулгаа явж идэг. Бидэд хамгаалж байгаа учраас алгуулахгүй тул одоо жишээ нь ярихад одоо 19 оны 12 сард гарсан нэг зөрчил байгаа юм да. Хар суулт гээд улаан номонд орсон одоо ховор гөрөөс зээр байна шүү дээ. Тэр зээрийг алах гээд шөнийн 12 цаг өнгөрцөн байхад лаанд 200 хүмүүс буудах гээд туулгаж байгаа байхгүй. Сайн хамгаалтай газрын хил дотор. Тэгтэл нөгөөдхийг бидэд хамгаалж байгаа амьтнаа хамгаалахын тулд алуулахгүй мэдээж зогсоох ёстой байдаг хуулиа. Тэгээд саатуулаад туулгаж байгаа баригчилж аваад галт зэвсгийг хурааж аваад хуулийн байгууллага дэшээ шилжүүлсэн боловч яг хуулийн дээр шүүхтэр очиод завдсан гэсэн заалт байхгүй учраас нөгөө хүн ан агнаагүй байдаг. Буутай явж исэн буу нь хуулийн дагуу зөвшөөрөлтэй байдаг. Мөн байгалийн нөөц газрын хуулийн дээр галт зэвсэг авч явахыг хориглоно гэсэн заалт байдгүй. Энэ нь дархан цаас зохицуулбар газар 2 дээр байдаг.
тэрнээ нөөц газар дээр байдаг учраас яг шүүхтэр очиод бид нэр буцаад зүгээр байсан хүмүүсийн галт зэвсгийг хурааж авсан гэмшдэг. Иймэрхүү нэг хуулийн цоорхой нэгдүгээр бэрхшээл болж ирж байна. Хоёрдугаарт бас л нэг хуультай холбоотой бэлчээрийн маргааны асуудал. Уламжлалт мал аж ахуй тусгай малтай газарт эрхэлж болно гэдэг нутгийн иргэд маань байж болдог. Тэгтэл гадна дотроос маш олон тийм отор нүүдэл тусгай малтай газар руу орж ирдэг. Нөгөө тусгай малтай газарт байгаа малчид маань газар ашиглах гэрээгээ хийгээд өвлжээ бууцаа ашиглаад маллаа бандирч байдаг. Тэгтэл гаднаас бэлчээрийн дац хэтрүүлээд маш олон мал ороод ирдэг. Тэрийг зохицуулах хууль эрх зүйн заалт бас сул байдаг. Энэ дээр тусгай дүрм журм гаргаад явал арай бас зохицуулах боломжтой. За 3 дугаар гол шалтгаан маань одоо сүүлийн үед манай монголчууд аялал их хийдэг болсон. Дотоод аялал. Байгалийн сайханд амарч аялдаг болсон. Энэний дагуу хүн их явж байгаас бол хөдөлгөөн ихснээс болж хогны асуудал. Тэгээ бидэд байнга ирдэг жил болгон хогны асуудал байнга тулгарч идэг. 103 сар 4 сар аялаад явсан аялагчдын хогийг 9 дугаар сар 10 дугаар сар бид нэр бүгд машин техникаараа бензин шатгуураа байгаль хамгаалагч нар маань нийлээд өөрсдөө удаан гараараа бүх хогийг түүж авч хайдаг. Шаардлага тавьдаг, хогийг цэвэрлүүлээд ачаад явуулдаг. Ачиж явангууд нэг овооны цаагуураад уулын цаагуураад жалганд хайчаад яваад гэх мэтчлэн ийм ухамсарын асуудлууд бас сүүлийн үед бас нэлээд өрчл болж байгаа. Энийг иймэрхүү эрсдлүүд нэлээд байгаа да. Яг таны хэлсэн сая 3 жишээ бол ерөнхийдөө яг Монгол улсын тусгай хамгаалалт тулгамдаад байгаас нэлээд нийтлэг бас асуудал байна л да тий. Яг хулгай ам байна. Мал байна тий. Одоо отын нүүдэл мал байна. Тэр юмдаа. За хамгийн сүүлийн үед бас хогны асуудлууд маш их хурцаар байгаа. За мэдээж хүн буутай хүн ягаад ховорцсон ан амтаа алах гэж явж байхад бол байгаль хамгаалагч нар тэрийг зогсоох нь бол зүй ёсны хэрэг. Тийм урьдчилан сэргийлэх ёстой. Хэрэг завдж байгаа бол тэрийг таслан зогсоох ёстой. Энэ зүй ёсны хэрэг. Энэ хамгийн нэг сүүлийн хэлдэг жишээ байгаль хамгаалагч нь хог түүх ёстой мөн үү? Харин тийм байгаа. Яг энэ дээр иргэдийн ухамсарыг ойлголтыг бас сайн яах бол та нар улсын тусгай хамгаалалтай газарт нэвтэрсэн хураамж гэж авч байгаа гэж өөрсдөө хогоо цэвэрлэх мэтийн зарим нэг хандлага байдаг. Гэхдээ сүүлийн үед хүн болгоно ингэж хэлдэг. Сүүлийн үед залуучууд монголчууд бас гоё аялал сурж байна. Та яваа газар хогоо гоё цэвэрлэж авч явж сурж байна. Хамаагүй дээр болж байна. Би түрүү нэг тулгарч байгаа бэрхшээлийг ярих их нартээр нэг гол хамгийн сүүлийн тулгарч байгаа нэг бэрхшээлийг ярих үлдээж. Энэ маань одоо цөлжлтөөс одоо хур бороо хур тунц багцснаас болоод манайд усны асуудал маш хамгийн гол одоо тулгарч байгаа асуудал. Хамаалтай газрын хэмжээ зэрлэг амьтныг хангах усан хангамж яг 98 онд их нартын тусгай хамгаалалтай газрын дотор болон түүний орчинд 18 булаг байсан бол одоо 2018 оны эзэцээр би яг тоолоод дүн гаргахад улирлын чанартай болон байнгын унсыг нийлээ ердөө 4 хүн булаг үлдсэн байна. 18 булгаас 4 хүн үлдсэн. Энэ 66 мянга жижигхэн талбай дотроос 18 булаг бүгд ширгээд одоо 4 хүн булаг үлдсэн байгаа. Энэ маань цаашдаа яг юм хор бороо гантай байгаа зэрлэг амьтдын усан чинь улам багасах амьдрах нөхцөлийг нэлээд дороотуулах ийм асуудал болоод байгаа. Энэний жишээ нь 14-өөс 15 оны үед огт цас ороогүй тэр өвөл булгууд байна. Бүгд ширгээд хөлдөөд байхгүй болсноос болоод зөвхөн усгүйгаас болоод аргал янгэр мөчтэй удаа туруутай амьтад хорогдож ирсэн бас тохиолдол байгаа. Энэ бас хамгийн гол тулгарч байгаа бас нэг бэрхшээл болоод байгаа. Мөн эргэн тойрон байсан ус цэгүүд байна багасснаас болоод үлдсэн ганц 2 хон 3 4 хон болгон дээрээ нэг гэрийн мал, айлуудын мал зэрлэг амьтдтай бэлчээрийн давхцал ихсэж янз бүрийн халдварт өвчийг хэсэг. Ус нь багаснаас бол янз бүрийн усны онцлог бол паразит өвчнөд зэрлэг сүүлийн үед илэрч байгаа л да. Тэгээ одоо яг аргал хонин дээр яг их нартын тусгай хамгаалалтай газарт ажиглахад бүдүүн аргал угалз гэж ярьдаг л да. Одоо аргал дээр нь угалзын эвэрний үзүүр бүгд ийм одоо имтэрсэн байдаг байхгүй одоо сүүлийн хэдэн жилүүд. Угалзны эвэр чинь 2 3 иргэдэг байсан бол сүүлийн угалзууд дандаа үзүүр нь хугарцсан. 2 тишээ дэлгдэг үзүүр нь хугардаг. Тэгээд аагаад ингэдэг юм бол гээд өнгөрсөн өвлийн өчирсэн угалзын юун дээр ажиглалт хийж байсан чинь хөдөлгөөн мэдэрч камер одоо биотехник арга хэмжээд өвс хужир тавьсан газараа камер байршуулад ажиллаж ирсэн чинь эзээч аргал хончин мөргөлдөхөөр эврийнхээ голоор мөргөлдөг болохоос үзүүрээрээ нэг нэгнтэйг мөргөлдөг. Тэгээ хугараад тохоо гайхадсан чинь эврээ 2 үзүүрийн хаданд очиж ингэ шөргөөлж маажаал эвдээд юм байна.
За. Ягаад тэгсэн чинь энэ нөгөө малд байдаг 3 жилийн өмнө манай дээр нэг аргалын хураг өгөхээр нь малын эмч дуудаад манайхан задлан шинжилгээ хийж үзсэн. Тэгсэн чинь малын хамарт байдаг гуур байгаа байхгүй юу? Одоо нэг цагаан гуур байдаг. Тэр маань аргалаас гарч ирж байгаа. Энэ гуур маань малд дээшлээд явахаар ингээд эвэрт нь ордог. Хамраар дамжиж эврийнх нь эвэр дотор нь ордог. Одоо эр ямаан төрсөн малчин айлууд өдний хүмүүс бол Тийм экзамен үү. гуур үүсдэг. Энийг эр ямаанууд гуурчаар эврээ байнга хашаа хад юм шөргөөлж одоо майждаг байхгүй. Яг тэр маань одоо аргал дээр яг маш их ажиглагдаж байна. Өнгөрсөн үлгүүр нэг маш тодор ажиглагдлаа. Энэ маань сүүлийн үед аргалуудын эвэр богинохон бүдүү хэрнээ зүүрний дандаа хугараад албараад ангирын эвэр бас яг гэж хугараад байгаа. Шалтгаан нөгөө ичээрийн давхцал усны давхцлаас болоод нөгөө малд байдаг гуурт өвчин дэрлэг амьтад их алдаж байна. Энэ нь цаашдаа бас энэ амьдрах үхэх бас нэг тийм өвчлөлийн их шалтгаан их болж байгааг нь бас жишээ болж ирж байна. Энэ бас нэлээд бэрхшээл ажиглаж байна. Урд нь сонсож байгаагүй бас юм сонин үзэгдэл байна л да. Яг ингээд тийм болохоор ярьдаг штэ тийм. Гэрийн малыг хамгаалтай газрыг ингээд бүсчлээд одоо зэрлэг амьтантай газар нь энэ одоо хүн амьдарч болох газар нь энэ гэдгийн учир шалтгаан яг эндээ байгаа байхгүй. Аль болох энэ зэрлэг гэрийн мал хоёрын ингээд давхцлыг аль болох багасгах тий. Дээрээс нь гэрийн мал хуучин социализмын үед л гэрийн малыг улсаас нэгдсэн журмаар эрүүлжүүлэх вакцинжуул тарилга тэр одоо паразитаас тарилга вакциныг зориудаар хийдэг байсан бол одоо мал маань хувьд гарцсан малаа вакцинжуулж эрүүлжүүлэх нь хувь хүний асуудал болсон болохоор сүүлийн үед бол малын эрүүлжүүлэлтийн вакцинжуулалтын асуудал орхигдоод байна уу да. Гэсэн тийм асуудал. Гуурт өвчин янз бүрийн тийм цагаан орхой гэсэн өвчний тарилга вакцин айл болгон тогтмол хийлгэх байгаас болж бас энэ малын өвчлөл их тэр нь зэрлэг амьтнууд халтан бүр илүү болж байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм. Энийг одоо яг тэглэлээр яг одоо танаас судалгаа хийж байгаа хүмүүс байна уу? За энэ жил сүүлийн 2 жил нэг ковидын одоо дэлхийнээр таарсан цар тахлын улмаас одоо бас мэрэгжлийн малын эмч Америкээс ирдэг судлаач нар нэрж чадахгүй бас одоо тасалдаад байна. Үүнээс өмнө бол яг манай дээр 4 жил дараасан юм аргал хонь ангир маань үхэл хорогдлын судалгаа бас хийгдэж байсан. Одоо сүүлийн 2 жил яг одоо энэ судалгааны ажил тасарчаад байна. Америкаас судлаач нар ирээд гэдэг жахан яг энэ талаараа бас тайлбарлаж өгөөч. Танаа ч бас олон улстай хамтарсан судалгаанууд бас бүр ихтер үеэс хийгдэжсэн тий. Энэ ажил маань бас өнөө хүртэл хийгдээ явж байгаа гэж би энэ хувьд бодож байна. Та энэ бас дэлгэрэнгүй бас жоо мэдээлэл өгөө сонсогчд маань. Монголын одоо их нартын тусгай хамгаалалтай газарт анх суурин судалгааны эхлэл одоо аргал хоньны судалгааны эхлэлийг 1996 онд тавьж эхэлсэн. Тэрнээс хойш 2000 оноос суурин судалгааны нэгдсэн кемп болсон. Энэ маань Америкийн нэгдсэн улсын Денверийн зоологийн сан Монгол улсын их сургуульд их нартын тусгай хамгаалалтай газартай хамтарсан юм суурин судалгааны төвийг 2000 онд байгуулад одоо 21 жил 96 онд анх эхэлж байсантай нийлээд нийт 25 жилийн судалгааны ажил явагдаж байдаг. Яг мониторингийн судалгаа гэдэг удаан хугацааны давтамжтай судалгааны ажил бол Денверийн зоологийн сангаас яг одоо 21 явагдаж байна. Сүүлийн 2 жил бол яг судалгааны ажил цар тахлын хүрээнд бол жоохон хомигдоод арай бага явагдаж байгаа. Махчин шувуудын судалгаа, жижиг мэрэгчдийн судалгаа гэсэн бага хэмжээний судалгаа явагдаж байгаа. Бусад үед бол түрүү жилүүдэд бүх төрлийн судалгаа анх 2000 онд байгуулахад их нартын уулын тургалтын судалгаа гэж хэлж байсан. Аргал хоньны ангир ямааны судалгаа хэлж байсан бол түүний дагуу аргал хоньны амьдрах орчны судалгаа болоод биологийн мониторингийн судалгаа хийгээд явагдсан. Гар далавчны судалгаа, ургамлын судалгаа, жижиг мэрэгчдийн судалгаа, жижиг махчдын судалгаа, зарааны судалгаа, мөнхлөгчдийн судалгаа гэх мэтчлэн 10 төрлийн судалгаа нартын хийгдсэн байдаг. Зарим судалгаанууд нь одоо үргэлжлээд явж байгаа. Энэ Монгол орондоо бас мониторингийн судалгаад олон жилийн хугацааны давтамжтай судалгаагаар тэр нь баг 1-р орохоор ийм маш том судалгаа явагдаж байгаа онцлогтой газар байна. Энэ судалгааны зардлыг бол Америкийн нэгдсэн улсын Денверийн зоологийн сан гэдэг дэлхийн 20 гаруй оронд ийм судалгааны ажил явуулж байгаа юм том байгууллага байдаг. Энэ байгууллагаас санхүүжүүлээд Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, их нартын тусгай хамгаалалтай газар гэдэг хамтарсан ийм судалгааны ажил тууштай үргэлжлээд явж байгаа. За энэ судалгааны ажлыг энэ урт удаан хугацаанд хийснээр та бүгдийн ажилд хэрхэн дэм болж байна? За судалгааны ажил
Энэ гол зорилго нь одоо уулын туруутны судалгаа гэх чинь уулын туруутны татас нутгийн судалгааг хийснээр их нартын тусгай хамгаалалтай газар хаана нь анхаарлын бүс дотоод бүсчил тогтооход тухайд хэрэг болж байгаа. Энэ маань аль хэсгийг анхаарч онцгой бүс болохгүй, аль хэсгийг бас айл амьдрах юу бүс болохгүй, амтд нь хаагур байдгийг гэх мэттэй. Уулын туруутан дээр мөн нартын судалгааны ажил явагдсаар маш олон нээлт гараад байгаа. Энэ маань юу гэвэл их нартад зөвхөн Монгол Аз зүүн өмнөд Аз ганц тогтоогдсон төрлийн шоу их нартаас бүртгэгдсэн байх жишээний Монгол бүртгэдэггүй маш олон төрлийн судалгааны амтд энэ их нартад бүртгэгдсэн байх жишээний. За тэгтэл тасын судалгаа гэдэг нөмрөг тас гэдэг хүмүүс мэдэн шүү том хар шоу байдаг. Энэ шоууудын нүүдэл шилжилт хөдөлгөөний судалгаа хийгдэж явсан чинь энэ маань Монголд л ганц өвлжиж байдаг, эндэл байдаг амтан гэж байсан бол судалгааны ажил яваад эхэлсэн чинь анх 2008 онд тохиол зүүсэн тас Өмнөд Солонгосын далайн эрэг дээр очсон тийм тохиолдол гараад түүнээс хойш сансрын тохиолдол дүүгээ судлаад эхэлсэн чинь нөмрөг тас гэдэг шоу маань жил болгон Монголоос эсээд Өмнөд Солонгосын далайн эрэг дээр очиж өвлжөөд ирдэг ийм жишээ байна. Жил болгон нэг удаа бүр Сибирийн зүүн ойд хязгаарсан гэх мэт ийм маш олон нээлтүүд гарч ирж байгаа. Мөн их нартаас тохиол зүүснийг шонхоор Африкийн зүүн өмнөд эрэг дээр очиж өвлжөөд ирсэн үргэлж юм зүйлүүд шинжлэх ухааны нээлтүүд маш их гарч ирж байгаа. Энэ маань заашгүй хамгаалах хэрэгтэй. Бас мөн Монгол Улсын шинжлэх ухааны зүйлүүд дээр бас шин нээлтүүд болж ирж байгаа бас нэлээд давуу талтай. Урт удаан хугацаанд энэ биологийн олон янз байдлын урт удаан хугацааны мониторинг судалгаа хийснээр та бүдгийн ажилд нэгсэндээ шийдвэр гаргахад бас их дэм болдог байх нэ гэж ойлголоо. Их нартын бас нарийн болгоод хэлэхэд танаа энэ шоунууд чинь эдгээр тансаг юм биш үү? Өвд болонгой хүдрэхээр Солонгосын далаа дээр очиж ирэг дээр хөвтөж яагаад ирдэг. Тэгээ бас их онцлогтой юм шиг байна. Зарим тэр ер нь үүрнээсээ ниссэн одоо нисгэл ангаахаа гэж яаж тэр нь эхний 1 жил юм уу 2 жил байнга тийшээ өвөлдөө Өмнөд Солонгосын далайн эрэг ороод өвлжиж байсан бол хостой болоод үүрээ засаад хэлснээс хойш дахиж нисэхгүй байх ч юм уу. Тиймэрхүү юмуд их ажиглагддаг. Яа тэгвэл хостой болохоор 1-2 дугаар сараас эхлээд нөгөө үүрээ бэлдэн 3 сараас өндөр гарна 18 сарын сүүлээр ниснэ. Энэ хүртэл нөгөө гэр бүлийнхээ төлөө амьдралын төлөө зүтгэх ёстой учраас тийм хол аялах зав болдгоо юм шиг байна. Тэгэхээр тэрнийхээ өмнө бас нэлээд хол аялаж бас газар үздэг юм шиг байна. Сонирхолтой бас нэг жишээ болж ирнэ тийм ээ. Зөвнөгснээр бас биед хүртлээ. Эхнэр хүүхдэд тижээх одоо чадaltaй болтлоо. Намсад бол одоо хорвоод хэлхийдээ танилцдаг байна шүү дээ. Харин тийм. Дээрээс нь нөгөө тас гэдэг амт маань байгалийн цэвэрлэгч, байгалийн нэг индикатор маш том шүр зүйл учраас бас хамгаалж судлах маш хэрэгтэй амтан болж байгаа юм л да. Ягаад гэвэл бодож өгсөн антисегзмийг идэж устгаж байгаль өвчин тархахаас хамгаалж яадаг амт учраас энэ бодлох бас зайлшгүй шаардлагатай амтан гэдгийг энэ судалгаагаар бас маш их нотогдож байгаа. Яг энэ тасын энэ амьдралын хэв маяг яг мэрэгжлийн бус юм шиг жоохон ярьлаа шүү уучлаарай. Амьдралын одоо тийм цикл бэрн яг бас миний дотроо бодож явдаг бас амьдралын маань зарчимтаас айгүй сайхан нийцэж байна. Би бол яасан залуучуудыг аль болох залуу байгаад дараа залуу юм маань бас олон газраар явж үзээсэй, олон газарт очиж сураасай. Тэгээд тэр сурж мэдснийхээ дараа өөрөө чадaltaй болсон хоноо гэр бүл төлөвлөлтөд зохион байгуулдаг байгаасаа гэж би зүгээр дотроо бас бодож явд юм аа. Танаа энэ тусгай хамгаалалттай газар тийм их нартын байгалийн нууц газар болгоод маш олон ажил хийгдэх юм байна. Судалгааны ажил, байгаль хамгааллын ажил гэдэг. Таны хувьд одоо ингэ дотроо ингэж өөрөө магадгүй те ингээд байн бодож явдаг зүйл чинь одоо яг юу гэдэг вэ? Одоо энийг л одоо нэг би одоо энд ажиллаж байгаа хугацаанд өөрчилчихсэн те эсвэл одоо юу гэдэг нь амьдралынхаа одоо энэ салбарт ажиллаж байгаа хүч хөдөлмөрөө нэг ийм юм зарцуулчихсан энийг нэг өөрчилчихсэн гэсэн бодож явдаг зүйл яг юу вэ? Өөрөө одоо их нартын яг тийм монгогт одоо энэ дээр бас яг энэгээр л ажиллаа хэлсэн амьдралын гараа гэсэн ингэж явж идэг. Эндээ сэтгэл зүрхээ зориулж идэг учраас тэрс нэг жишээ явуулахад Орногов аймгийн Монгол Улсын хэмжээнд хамгийн уул уурхай лицензтэй. Тэр тусмаа манай энэ тусгай хамгаалалттай газар байдаг 70 жаргалан айраг сум гэх хоёр сум байгаа. Энэний 70 жаргалан сум улстай номер 1 буюу 100 гаруй уул уурхай лицензтэй сум байгаа. Яг та бүхэн газрын зураг дээр харах юм бол их нартын улсын тусгай хамгаалалттай газар ердөө
хар мянган уул уурхай лицензэн дотор байгаа ганц одоо сувд ажиллаад тийм нэг одоо газар байгаа байхгүй юу. Тэгэхээр миний гол зорилго яг ч байсан бүх газар ухагдаад дуусахад их нарт гэдэг улсын засгийн хамгаалалтын газрыг хилээр нь газрын таваалгаад аваад үлднэ гэсэн зорилготой ийм бодолтой явдаг. Хоёрдугаарт хүн болгоныг нэг сэтгэхүйг өөрчлөх л нэг хүсэл байдаг. Газар уулзсан хүн болгондоо ярьж байдаг нэг зүйл байна. Хүн өөрөө байгалийн амьтан гэдэг имийг хүнд ойлгуулахын төлөө явж байдаг. Хүн өөрөө байгалийн нэг төр зүйл байгалийн амьтан гэдгээ ойлгосон цагт байгалаа хамгаалах, байгальтай хоггүй, хаяхгүй, бус тамтай хамгаалахын сэтгэлгээтэй болох юм даа гэсэн бодол хайж идэг л да. Тэр нэг ийм юу хүн болгонд л ярьж байгаа. Тэгж ойлгосон цагт л хүн нэг байгальтай хогоо хаяад байхгүй. Өөрөө байгалийн нэг бүтээгдэхүүн гэдгээ ойлгосон цагт бусдыгаа хамгаалах, бус төрөл зүйлээ хамгаалах сэтгэхүйтэй бол байхаа л гэж боддгийг та. Бас гоё тэмүүлэл байна те. Энэ иргэдийн хандлагыг өөрчлөхийнсэн ямар ч хэлсэн энэ тусгай хамгаалалтаа газраа иргэн тойронд юу ч болж ирсэн энэ газрыг яг онгон байгалийнхын хэв маягаар авч үлднэ гэсэн юм чин хүсэл эрмэлзэлтэй байна. За одоо та бүхэнд одоо яг ажиллаа хийгээд явж байхад чинь яг ямар хэрэгцээ шаардлага айгүйх гардаг вэ? Мэдээж асуудал мэдээж зөндөө байна. За ирэн билээд одоо за нэг энэ биднэрт нэг одоо нэг иймэрхүү зүйл байдаг байсан бол би энэ ажлыг ингээд нэг шийдчихмээр байсамаа гэдэг ийм зүйл байдаг уу? Байлгүй яг маш олон зүйлүүд байдаг л да бид бас өөрсдөө байгаль хамгаалагчтайгаа байнга ярилцчихл байдаг. За яг нэг тэргуунд одоо зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлүүд энэ байгаль хамгаалагч нарын нийгэм аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх одоо бүрэн хамгаалал хэрэгслээр хангаж байсан. Тэгвэл нөгөө байгаль дээр бүх юмны фронтод нүүрэнд явж байгаа залуучууд байна. Очоод нөгөө хулгай анчид янз бүрийн уулуурханы алт хайсан ч гэх юм уу янз бүрийн нинжа янз бүрийн улсуудад хууль зөрчил улсуудад таарна. Энэ болгонтой таарахад ядаж нэг амиа хамгаалж бүрэн хэрэгсэл техниктэй болгочоос эднэрээ. Тэгээ нөгөө ууланд одоо цаашаа хол сүлжээгүй газар явна. Ядаж харилцаа холбоогоор бүрэн хангагдсан амнасаа хамгаалах. За бүхэн тэгээд дээрээс нь янз бүрийн эрсдэл гарахад арга эрдэнэ хамгаалтад нөх болгоор олох тийм хууль эрх зүйн актын бүрдсэн ийм л байхад гол шаардлага бол манай дээр бүх газарт байгаа хата энэ ч үгүйсэн ийм л гол юу байдаг. Би энэс нэг тодруулаад асуух гэсэн. Яг энэ хуулийнхаа хүрээнд эрх зүйн хүрээндээ яг байгаль хамгаалагч ямар багаж хэрэгсэл ашиглах хэвээр бие хамгаалах яг юутэй байх? Юу байж болох юм? Байгаль хамгаалагчийн нэг бүрийн хэрэгсэлгээд хуучин хуулиар батлагдсан байсан энэ жил өнгөж сарын өмнө байгаль орчин аж үйлчилгээний яамнаас тайлбар дахиад батлуулсан ба. Энэ дээр борохоо гав хамгаалах тууц гэж байгаа юм нэ. Хийн гар буу гэж байдаг. Манай хуулийн дээр нэг алдаатай зүйл байдаг. Байгаль хамгаалагч нараа одоо улсын байцаагч хэрэгтэй байгаль улсын байцаагч хэрэггүйсэн галц зэвсэг эзэмших эрх байдгүй. За эзэмших эрх олгож болно гэж байна. Тэгэхээр нэг галц зэвсэг ашиглах хоёрхан заалт байдаг хуулийн дээр. За нэгдүгээр заалт нь дайсан этгээд өөрлөө нь халдаж амь насанд аюул занал хийлж байгаа нь батлагдсан тохиолдол. Одоо би энэ хуулийн заалтыг ойлгох юм байна. Өөрөө галц зэвсэг авч явах эрх байх. Галц зэвсэггүй шүү дээ. Гэтэл дайсан өөдөөс нь буудвал яах вэ? За буутай амь насанд заашгүй занал хийж алхахаар яасан тохиолдол батлагдсан тохиолдож байгаа. Тэгээ батлагдсан гэхээр хулгай анчинтай яалтгүй Улаанамд орсон ховор аргал хойно одоо жишээ Монгол аргал хойно агнж байгаа үнэтэй таарчтай гэж боддог. Тэр хүмүүс маань хэрвээ баригдвал экологийн үнэлгээгээр 60 70 80 сая төгрөгийн торгуул төлөө дээрээс нь эрүүг хариуцлага хүлээн штэ. Ингэхгүй тул өөдөөс нь гал нээлээ гэж бодъё. Хэрвээ намайг буудангут аян намайг алах гэж байна гэж ойлгож штэ тийм ээ. Тэгэхээр эргүүлээд бууг нь булааж аваад өөрийг буудаж болохоор юм болов гэж бодоод энэ хуулийнх нь үг нь бол гэдэг ба штэ. Дайсан этгээд өөрийнх нь амь налсан аюул занал хийж одоо юу найдвартай батлагдсан тохиолдол гэсэн тийм үг байдаг байхгүй. Тэгэхээр одоо хуулийн дээрээ тийм үгтэй болохоор одоо өөрөө буу байхгүй. Тэгэхээр бодвол тэр хүний бууг булааж аваад өөдөөдсөн буудах хэрэгтэй. Ийм нэг зоргоо ба. Хоёр дахь заалт нь хараатай амтэн өөрлөө дайраад одоо барьж идэхээр одоо завдсан бүтэл гэж. Тэгээ бууг явааш. Тэгэхээр одоо энд эндээс буу болоод тэр амтны буудах юм шиг. Ийм хоёр заалт байдаг. Энэ нэг хэрэгжиж болдгоо нэг тийм сонин заалт байгаа гэл та. Тийм ээ. Тэгээ энэ нэг шийтгэл ёстой асуулт байна. За хүн амьтан нэг рүүгээ одоо буудах нь ч одоо хайцсангуу магадгүй нэг талаа гайгүй гэж магадгүй. Гэхдээ яг ийм тохиолдол та бүхэнд гарч ирсэн үү? Яг өөдөөс чинь буу шагааж эсвэл
та бүгд рүү те эсвэл хий дээшээгээ бууддаг ч юм та хэдийг айлтгуулсан. 2008 онд юм байна. Намайг газараа байгаль хамгаалагч хийдэг байх үед хууль бус нинжанаар одоо Жон Шухад байдсан очиод саатуулсан чи юм уу ингэж хамгаалж бусд нь хятадууд ухаалгаа Монголын газар нутгаар болж чи юм хамгаалж явах гэж чамайг алаад энэ нүхэнд болчих тийм олдгийг ингээ хутгаараа дайрч исэн. Суган доогоор хутгах гараад зөрөөл өнгөрчээсэн жоохон арх уусан хүн байсан л да. Тэр бүлэгцэн цаашаа явуулсан нэг тийм бодгод тохиолдож л байсан л да. Яг галц зэвсэг бол ишгэлсэн юм байхгүй. Хутгаараа дайрчсан бол байх нь байсан. Гэхдээ бас буу орчиад гав ганцаараа дахиад очдог 2-2 буутай хүн дээр дахиад буучих чинь бас асуудал хэцүү шүү дээ юм чинь. Бас дуугарч болохгүй бас нэг ивэн олоод номерыг хараад нэг ягаад өнгөрөхийг л бодно гэхээс. Тэгтэл 2016 онд бид нэг дэлхийн байгаль хамгаалагчдын 9-р чуулган Америк нэгдсэн улсад болоо тэрэнд нэг оролцох завшаан болсон юм аа. Тохиолдол болсон. Хоёр байгаль хамгаалагчтайгаа Монгол орноо төлөөлөд дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга улсад 9-р улсад Монголоос анхудаа тэр чуулганд оролцсон. Монголын байгаль хамгаалагчдад төлөөлөд. Тэрэн дээр ажлын хэсэг гараад 7 хоногийн семинарын ар дээр байгаль хамгаалагчдын зайлшгүй хэрэгцээ стандарт 3 стандарт гэдэг тийм ярилцсан. Тэгсэн чинь Африкт байгаль хамгаалагч нарт бид нэр шаалуулсан. Бид нэр стандартыг байгаль зайлшгүй байх стандарт гэдэг дээр галц зэвсэгтэй байх гэж оруулсан чинь тэд дэлхийн 65 орны 360 гаруй байгаль хамгаалагч нарт цугулсан байсан. Тэгсэн чинь манайхаас өөр галц зэвсэг эзэмших хэрэггүй галц зэвсэггүй бууг байгаль хамгаалагчтай орон байдгүй юм байна. Тэгээд яад юм буу байдгүй юм гэсэн байхгүй. Тэгсэн хулгайн чинь тааруул та нар яах вэ гэнэ. Тэр очиод ингээд за ёслол ингээд хууль дүрмээ танилцуулаад ингээд хулгайчаас бууг хураас чинь та нар буугаа өгөхүүгээ гайхаад. Сүүлд нь ямар сантай дог хийж ирсэн бид нэг Африкийн байгаль хамгаалагч. Амаа орлыг бол Монголд очиж байгаль хамгаалагч хий. Тэгсэн чинь Монголд биш үү? Одоо галц зэвсэг орлох талаар янз бүрийн яригдчихлаа юм л да. Тэгсэн чинь хүмүүс ингэж байна. Хөдөөний тэр нэг ууланд байгаа нэг бараг зэрлэг хүн гэж боддог. Тийм хүмүүс буу ариулчих юм бол хүн хамаагүй алчин штэ гэж яриад байна. Яг үүндээ Монгол орны эрчүүдийн яг дийлэх судалгаа гаргах юм бол яг өнөөдөр байдлаар хөдөө байгаа малчтын 10.8 цэргийн алт хаацсан галц зэвсэг ашиглаад сурцсан. Дээрээс нь ан ав хийгээд галц зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны илүү хот төвийнхнээс илүү мэддэг байгаа шүү тийм ээ. Энд чинь галц зэвсэг ашиглуулж байгаа бол хуулийн хариуцлага чанга ухстай. Хэрвээ тэрийг зөрчүүл шоронд явах хариуцлага маш өндөр л байх хэрэгтэй шүү. Тийм байж ашиглуулна гэхээс зүгээр нэг зэрлэг хүмүүст очиж буу хариулчихж байгаа шүү чинь бас хамаагүй өөр асуудал. Яригд энэ тал дээр бас нэг хуулийнхан бас жоохон хөндөөл яриад байт юм лээ. Нилээн анхаарах хэрэгтэй бас шийдэх хэрэгтэй асуудлууд юм нэг л дээ. Байгаль хамгаалагчдад бол яг уу Америкт бол галц зэвсэг те бүх юм байдаг. Гэхдээ тэд нар чинь бас сургалтанд суудаг юм байлээ шүү дээ. Сургалтанд суугаад гэрчилгээгээ ашиглах эзэмшиж сурсан гэдгээ нотлсон тийм гэрчилгээгээ эднэр аваад галц зэвсгээ ашиглаж түүнээс зүгээр нэг байгаль хамгаалагч болёо гэхдээ шууд одоо галц зэвсэгт шууд маа гэдээ одоо хандсан үлдээ. За ингээд би бас энэ ярилцлагаараа энэ байгаль хамгаалагчтайгаа тусгай хамгаалалтаа газарч байгаа энэ хамгаалтын захиргааныхантай бас ярихтаа энэ яг газар дээр гарч ирсэн ийм жишээ те байгаль хамгаалагчдад ямар аюул учирдгийг гэдэг энэ жишээнүүдийг бас ингэж яриулжээ гэж би бодсон. Тийм болохоор энэ сая энэний хэсгийг бол нэлээд бас жоохон төлхөө ярьлаа. Яагаад гэвэл байгаль хамгаалагч бол ястаа яг үннийг хэлэхэд өнөөдрийг хүртэл улаан гарнаас өөрийгөө хамгаалах юу ч байхгүй ажиллаа хийгээд явж байгаа. Та хоёрын бас ярих цаг бас өндөрлж байна. Таанда бүлийн ярих боломжийг танд өөрт чинь үлдээе. За баярлалаа. Тэгээд энэ ярилцлагыг сонсож байгаа хүмүүстээ ер нь хандаж хэлэхэд хүн өөрөө нэг байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Тийм болохоор байгаль орчноо хог хаягдлагүй байлгыг, байгалаа хамгаалж гэдэг уриалгыг өгье. Мөн хүүхдүүд багчуудаа, ойртуудаа багаас нь энэ байгаль хамгаалах гэдэг хоггүй цэвэр аялах гэдэг юмыг багаас нь ухамсарт нь суулгаж өгөөч л гэж хүмүүстээ уриалж байна да. За баярлалаа. За баярлалаа Ам Төрөө. Бидний урилгыг авч манай подкаст орж бас сайхан яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Таны болон танай хамт олонны дараагийн ажилд бас өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Дараагийнхаа дугаараа уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.